Өвөрхангай аймгийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар 2025 оны 6 дугаар сарын 2-ноос 30-ны өдрүүдэд хийж хэрэгжүүлсэн ажлын товч мэдээлэл. 2025 он бол Монгол улсад хүүхдийн байгууллага үүсэж өгдсөний түүхт 100 жилийн ой дохиож буй онцлог жил юм. Түүхэн жилүүдэд ажиллаж байсан удирдлага албан хаагчид одоо ажиллаж байгаа удирдлага мэргэжилтнүүдийг оролцуулсан дурсамж ярилцлага авч дүрсжүүллээ. Мөн олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн үйл ажиллагааны үеэр хүүхдийн байгууллага үүсэж өгдсөн түүхэн ондраллын үйлчлэлийг харуулсан тусгай хөтөлбөрийг төлөвлөлөө. Үндэсний бүхний тэмцээнд 50 гаруй тамирчин оролцлоо. Өвөрхангай аймгаас төрөн гарсан алдар зуудан бөхчүүдийн заламж халаах бэлтгэх, Монгол бүхийн өв соёлыг хүүхэд багчуудад сурталчлан таниулах, хүүхэд багчуудын бие бэлтэр, Монгол бүхийн ёсчуудаг, хүмүүжтийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол улсад хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсэж өгдсөний 100 жилийн ой олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиолдуулан зохион байгууллаа. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиолдуулан хүүхдийн байгууллагын түүхтэйг тэмдэглэх үйл ажиллагааны хүрээнд Улсын хурлын гишүүн хууль зүйн дотоодын сайд асан Алтан гэрэл, Улсын хурлын гишүүн Тэмүүлэн нар тусгай хэрэгцээд 2 хүүхдэд бүрэн автомат тэрэгцэр гар тулгавлаа. Энэхүү дэмжлэг нь хүүхдийн эрх, нийгмийн тэгш оролцоог хангах, хүчлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн амьдралын чанарыг сайжруулах зорилготойгоор хэрэгжүүлж буй нийгмийн хариуцлагын их хэсэг юм а. Хүүхдүүд болон тэдний гэр бүл энэхүү тусламжид гүн талархал илэрхийлж, төрийн бодлого зорилт төлөвлөлтөнд чиглэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Өвөрхангай аймгийн гэмтрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс ирүүлсэн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн албан бичиг холбоотой хууль тогтоомжийн дагуу Өвөрхангай аймгийн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газраас эрх хэмжээний хүрээнд тодорхой заасан ажил арга хэмжээг өөрсдийн нөөцөд тулгуурлан 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хүртэл хугацаанд дараах ажлуудыг зохион байгуулж ажиллалаа. Хүүхдийн эрхийг хамгаалах хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор захин орчинд нөлөөллийн аюун өрнүүлж олон нийтийн сэтгэл зүйд эерэг хандлага төлөвшүүлэх чиглэсэн мэдээлэл түгэх ажлыг зохион байгууллаа. Үүнд эцэг эх асар хамгаалагчдад хүүхэд өөрөө эрхээ мэддэг, өөрийгөө хамгаалах мэдлэг чадвартай байх нь чухал гэдгийг таниулсан богино хэмжээний видео бичлэг хүүхдийн эрх үл хайхрын хүчирхийлэл гэж юу болох, хүүхдээ сонсдог эцэг эх үл хайхрын хүчирхийлэл мөн зэрэг агуулгатай ураа зөвлөмж бүхий 8 төрлийн видео мэдээллийг Facebook өргөн хэрэглээтэй платформ нийтлэн олон нийтэд түгээж сурталчлан таниулснаар 15,000 хүнд хүрч 9,000 удаагийн хандлт авсан байна. Өвөрхангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 7 дугаар хуралдаанаар хайрлагдсан хүүхэд төслийг хэлэлцэн батллаа. Уг төсөл нь аймгийн нийт хүн амын 37.5% эзэлж буй хүүхдийн эрх, аюулгүй байдал, хөгжил хамгааллыг сайжруулах зорилготой бөгөөд сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд нэвдэж буй эрсдэл, хүчирхийлэл, осол хэмтэл зэрэг бодит нөхцөл байдал тулгуурлан хэрэгжинэ. Халуун ам бүл төсөл хэрэгжинэ. Гэр бүлийн үнэт зүйлсийг дэмжих, хүүхд хамгааллыг бэхжүүлэх зорилготой халуун ам бүл төсөл хэрэгжинэ. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 7 дугаар хуралдаанаар төслийг хэлэлцэн батллаа. Төсөл нь орон нутгийн төрийн болон төрийн бас байгууллагууд хамтран хэрэгжүүлэх нийгмийн нөлөөллийн хөтөлбөр бөгөөд халуун дулаан ур амьсгалтай эерэг гэр бүлийн орчин бүрдүүлэхийг зорьж байна. 6 дугаар сарын байдлаар хүүхдийн тусламжийн 108 утсанд орон нутгийн холбоотой бие махбодын хүчирхийллийн шинжтэй 4, үл хайхрах 3, үеийнгийн дээрлэх 2, бэлгийн хүчирхийлэл байж болцсохгүй 2, зөвлөгөө мэдээлэл хүрсэн 3, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтэй холбоотой 1, нийт 16 дуудлага мэдээлэл бүртгэгдэж харьяалах хамтарсан багтай хамтран кейсний ажиллаж байна. Өвөрхангай аймгийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар 2025 оны 6 дугаар сарын 2-ноос 30-ны өдрүүдийн товч мэдээллийг хүргэлээ.